Эрчим хүчний реформ хийнэ. Эрчим хүчний одоо шилжилттэй хийх тэр мөрийн хөтөлбөрт бол хүн намын мөрийн хөтөлбөр бол 100% тусаад энэ бол засгийн газрын эрчим хүчний бодлогоо явсан. За энэтэй холбоотойгоор одоо засгийн газар дотор бол өөрчлөлт гарч байгаа шиг байна. Тэгээд босрлын сайд, за Наранбаяр сайд өргөдлөө өгсөн. За үүнээс эргэцээд эрчим хүчний сайд, за жижиг сүрэн сайдаас өргөдлөө өгсөн байна гэсэн мэдээлэл авсан. Тэгэхээр ерхий сайдын төвшин бас ярьж бас уулцсан. Монгол улсын хуулиар бол ерхий сайд өөрөө кабинетээ бүрдүүлдэг. За тэгээ сайдраа томлоод явдаг. Тэгээ нэгэт ингээд хүн намын одоо үндсэн мөрийн хөтөлбөр, эрчим хүчний реформыг бид нар бас ингээд эхлүүлээд явсан. Завсар нь бол реформын үндсний хорог бол 6-7 сар ажиллуулаад татан буулгацсан. Тэгээ цаашаа энэ ажлаа яах вүлээ гэдэг. Ингээд энэ агуулгын хүрээнд бол энэ эрчим хүчний асуудлыг бол хүн нам аваад явах нь зүйтэй байна гэсэн ийм ойлголцол бол хүрсэн. Тий. За тэгээд энэ асуудал бол одоо энэ 7 хоногт багтаад улсын хурлын чуулганаар орж хийдэг байх гэсэн хүлээлттэй байна. Нэгдүгээр хүн намын зүгээс хэнийг сайдаар томдсон. Найдаа юу зол жаргал өөрөө амжилт. За тэгэхээр би бас нэг зүйлийг түрүү асууж ах шиг байлаа. Наранбаяр сайдын асуудал гэдэг. Тэгээд энэ бол нөгөө юм Наранбаяр сайд бол сайн ажилласан. Тэгээд маш их тийм хүнд нөгөө сорилтуудад тулгарсан. Ерөөсөө төрсөн асуудал байсан. Тэрийгээ бол Монгол улсын түүхэнд 35 жилийн бас энэ арчлалын түүхэнд бол 50%-аар ингээд салбарын бодит цалинг өсгсөн, хөрөнгө оруулалтыг 2 дахин нэмэгдүүлсэн, мэдээж маш их эсэргүүцэлтэй тулгсан ч гэлээ гэсэн 2026 оны боловсролын жил болгох зарлуулах бүх ажлыг хийсэн. Тэгээд энэ агуулгаараа бол ажлаа бол амжилттай сайн хийсэн гэж мэдэрдэг өмнө жил. Тэгвэл энэ бол ингээд хариуцлага тооцоод тэгээд сольж байгаа зүйл биш гэж би бол хүлээж авч байгаа. Хүн намч гэсэн энэ байдлаа өчигдөр өдөр зөвлөхийн хурлыг бас бид нэр яриад тэг хилцээд бас дүүлдэ хийсэн. За тэгээд ямар хүн дэвшүүлэх юм бэ гэдэг тэгэхээр улсын хурлын гишүүн бол дэвшиж таарна. Тэгээд би улсын хурлын гишүүдээс бас бүгднгээс нь саналыг нь бол сонссон. Тэгээд өчигдөр одоо өдөртөх зөвлөлийн хурлаар бол энэ асуудлыг бас бид нэлээд дэлгэрэнгүй ярилцаж хэлэлцсэн. Тэгээ энэний хүрээнд бол хоёр нэр дэвшигчийн асуудал бол яригдаж байгаа. Тэгээ нэг нь бол та бүхэн мэдж байгаа улсын хурлын гишүүн төрийн байгууллагын байнгын орон байна. Бадрахын найдлаг. За нөгөө бас нэр дэвшигч нь болохоор улсын хурлын гишүүн. За хүн намын улсын хурлах зөвлөлийн дарга ганц зураг гэдэг эдгээр гишүүдийн хооронд бол хэлцүүлэг ингээд явсан. Тэгээд өнөөдрийн байдлаар бол бид бас холбогдох хүмүүсийнхаа нэрсийг бас ингээд өгөөд тэгээ ерхий сайд бол өөрөө тэндээсээ мэдээж үндсэн хуулийнхаа одоо хүрээнд өөрөө бол ингээд шийдвэр гаргаад явах баг. Бид бол намайхаа бас байр суурийг бол илэрхийлсэн. Наранбаяр эрчим хүчний салбарт ажиллах туршлага байгаа юу ямар төвчтэй хүн ганц зэрэг энэ хоёр юу яагаад зол жаргалын өөрөө бас нэг пост оруулсан шүү дээ. Би эрчим хүчний сайдад томдох юм бол ийм ажлууд хийнэ гэдэг. Энэ өөрөө бас зүгээр шний хэлээгүй болов гэсэн бас ийм том үг юм. Гэхдээ зол жаргал гишүүн бол инженер хүн, инженертэй хүн эрчим хүчний инженер хүн байхгүй. Тэ, мэрэгжлийн хүн үнэн тэ. Тэгээд өөрөө бол ингээд шийдвэрээ гаргасан бүгдээр бол мэдэж байгаа. Зүгээр намын даргын хувьд бол би энэ асуудал дээр бол нээлттэй байж болно л гэсэн ийм байр суурьтай байгаа. Тэ. Тэгээд өөрөө одоо хүсэл саналаа илэрхийлээд ингээд явах юм бол тэрийг бас би өдөр зөвлөөр бас хилцүүлээд явах боломж бол байсан уу байсан. Яг одоо бол хурл бол болоод шийдвэр гаргасан. Тэ. Тэгээд ер нь бол яг хав эрчим хүчний салбар дээр бол заавал нөгөө бас мэрэгжлийн хүн байх ёстой юу үгүй юу гэд босрлын салбар дээр заавал багш авах ёстой. Эрүүл мэндийн салбар заавал эмч байх ёстой гэдэг шиг. Эрчим хүчний салбар заавал инженер байх ёстой гэдэг тэр агуулгатай би санал нийлдэггүй. Яагаад гэвэл эрчим хүчний салбарын яг гацаад байгаа асуудал нь өөрөө
санхүүгийн загварын асуудал байхгүй. Тогтолцоог нь өөрчлөх, өөр ширэндээ баригдсан, зах зээлийн систем шилжээгүй. Энэ дээр бол маш сайн юм эдийн засгаа ойлгодог, санхүүгээ мэддэг, реформа хийж чадах ийм эр зөрөгтэй тууштай ийм ажил хийх хэрэгтэй. Түүнээс биш ингээд жил болгон гал алдчихгүй, хот үлдчихгүй гэсэн ийм айдастай. Тэг яг энэ дээрээ л ингээд байх юм бол бидний шилжилтийг зөрөгтэй богино хугацаанд л хийж чадахгүй. Тийм ч агуулгаар сайдад бас нэг дэвшиж магадгүй гэсэн зүйлс яригдчихсэн. Тань санал ирвэл та хөгжлийн сайдын албыг надад бол тийм санал ирээгүй. Хоёрдугаарт би ч одоо нэг засгийн газарт энэ гадаадны хөрөнгө оруулалт. За худалдаа, за тэгээд өршөлтөө, за худалдаа авах ажиллагаа гэдэг эдийн засгийн бизнесийн чиглэлийн хариуцсан явдсан шүү дээ. Тэгээд яг бодит байдлаар одоогийн байдлаар 8 их найдын мөнгө нь ингээд бэлэн босцсон 10 тэрбум долларын шууд гэрээний хийгдэд. Энэ бол миний 25 жил ажиллаж явсан салбар, санхүү мөнгө босгох, гадны хөрөнгө оруулагчтай уулзах. Энэ чинь бол маш чухал ажил байхгүй. Тэгэхээр энэ ажил маань ингээд сайн хэрэгжээд явж байгаа үр дүнгээ бол үзүүлж байгаа. Тэгээд шадар сайдаа өгөөд хүчин хүчний сайд болно гэдэг тийм яриа өгсөн. Огт болоогүй. Тэгээд манай хүн нам бол маш олон хүний нөөцтэй. Би бол эрчим хүчний бас реформын хороог ахалж ирсэн хүний хувьд бас хөрөнгө оруулалт татаж авч ирсэн хувьд бол яг эрчим хүчин дээр бол маш их дэм болж хөрөнгө оруулалтын татна хувийн секторуудыг бол нээж өгнө. Тэгээд энд чинь бол нөгөө төр орж явсаар байгаа л гаццсан, дампуурцсан салбар шүү дээ. Одоо бүр ингээд салбарын аваад үтсэх юм бол хөгжлийнхаа хамгийн доор ингээд байж байгаа салбар байхгүй. Тэгээ энэ дээр бол маш сайн ингээд либералчлах бодлогуудыг зөрөгтэй хийгээд хувийн секторыг зөрөгтэй оруулж ирээд гадна дотны хөрөнгө оруулалтыг зөрөгтэй ингээд татаж явах ийм л цаг хугацаа энэ л ажлыг хийх юм бол бид нар одоо нөгөө хараад бас бие даасан системээ хийн. За тэгээ хүмүүсийн бас заримийнх нь ойлгохгүй байгаа энэ нөгөө эрчим хүчний экспорт гэж орлого олох төр дунд урт хугацааны ажил хүртэл хийгдэх бүрэн боломжтой юм аа. Тэгээ тийм болохоор бид нэг зүйлийг хэлээд байгаа шүү энэ. Бид нар ингээд нэг бараа бүтээгдэхүүн ингээд нийлүүлэл явах нь чухал гэж хараад байдаг бол дэлхийд тэгж явдаггүй, эдийн засаг тэгж явдаггүй. Эдийн засаг яаж явдаг гэхээр зах зээл байдаг. Дараа нь зах зээл байгаа тохиолдолд төсөл нь өөрөө үр ашигтай байна уу, bankable байна уу үгүй юу гэдэг. Өнөөдөр манай эрчим хүчний төслүүд чинь бүгдээр bankable биш байхгүй. Банкуудын санхүүжүүлдэггүй, мөнгө санхүүжүүлдэггүй, төрийн санхүүжүүлдэггүй. Тэгээд би өнөөдөр сая би ингээд өмнөх 7 хоногт дийлэг хотод Европын хөрөнгө оруулагч нартай уулзаад ажлын бүр ингээд дугуй ширээний ажиллагаа хийгээд ирж нэг зүйл байна. Бид нар ингээд 8 их найт төгрөгөө ингээд тантай яриад төгөлцөө. Хувийн секторт ингээд үгийгээд бүтэн жил ингээд явлаа. Гэтэл хувийн сектор нь байхгүй байна. Эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг идэвхтэй юм хувийн сектор маш цөөхөн байна. Яагаад гэвэл ингээд төр ингээд барьцсан. Төслөө боловсруулж чадахгүй байна. Банкны шаардлага хангасан ийм бичиг баримтаа гаргаж чадахгүй байна. Bankable биш байна. Шаардлага хангахгүй. Хүний нөөц байхгүй байна. Жилдээ би нэг хэлээд байгаа шүү дээ. Эрчим хүчний инженер болох хүсэлтэй сурж байгаа улс орон дээр 8 хүн биш үү? 8 хүн. Яагаад байна гэхээр салбар нь өртөө, зээлтэй, цалин багтаа болохоор энэ салбар чинь ингээд болсон хүчний дутагдалд орчихжээ. Хувийн секторт нь чадах үнээр нь байхгүй. Тэгээд гэрээг нь байгуулж өгөөд реформыг хийгээд үн тарифыг нь өртүүлүүн дөхүүлээд bankable боллоо гэд ингэсэн чинь төслүүдээ ч бүрдүүлж өгөх тийм процесс нь байхгүй. Тэгээд энэ салбарт ажиллах хувийн секторын хүний нөөц ч бас дутмаг байна. Бүр нойлоос нь эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр одоо ингээд ажлын байрыг бий болгох очиж бүр детальны яриад дотоодын хөрөнгө оруулагч, гадаадын хөрөнгө оруулагчтай уулзуулаад банкудаа авчираад тэгээ бүр ингээд сургалт хийх байдлаар ингээд явж байгаа нь бодит байдал. Би энийг юу хэлж байна гэхээр энэ салбарыг одоо шүүмжилж байгаа юм биш. Гэхдээ бодит байдлаар бүгдээрээ ярьж байгаа тийм байхгүй бол нөгөө хувийн секторт орж ирэх хэвээр төр муухай төр цаашаа бай гэдэг. Гэтэл нөгөө хувийн сектор маань өөрөө бэлэн байх хэвээр. Тэгээ тэр ажлыг бол бид нар бас хийж шүү. Салбар бол ийм л байна.
Үнийн өсөлтийн эсрэг үндэсний хороо та бас ахалж байгаа. Тэгэхээр одоо Украин цулмаа 30,000 тавлаа. Дээрээс нь нэг ширхүүнд 720 боллоо. Тэгэхээр энэ үнийн өсөлтийн эсрэг бас ямар арга хэмжээ хэрэгжүүлэх вэ? Сая оны эхэнд бол энэ хороо байгуулагдсан. За оны эхэнд бол үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх ийм шуурхай ажлын хэсэг гэж байгуулагдсан шүү. Тэгээд би нэг зүйлийг бас тодорхой хэлээд байгаа. Үн ингээд төр ингээд тогтоогоод үн ингээд барьдаг зүйл бол биш. Тийм бодлого бол огт байхгүй. Харин үн бол ингээд 3 төрлөөр бүрддэг. Нэг нь болохоор ингээд үн ингээд эрэлт ингээд үүсэт ирэх юм бол үн өсдөг. Энийг эрэлтийн инфляц гэж ярьдаг. За нөгөөх нь болохоор ингээд нийлүүлэлтийн хомсдол өслөлтөөр үн өсдөг. Нийлүүлэлтийн хомсдол гэж. Гуравт нь ингээд зохиомлоор улирлын шин чанартайгаар өгсөн хувилдаад үн ингээд өсдгөө. Тэгвэл өгсөн хувилдаад капитал үүсгэн хоорондоо ингээд ярьж тохироод үнэлтгүйгээр үн өсөж байгаа тохиолдолд бол бид нар энэ дээр арга хэмжээ авах үүрэг нь бол байна. Макро эдийн засгийн нөгөө бодлогын зөвлөмж бол энэ ажил дээр өгж байгаа. Тухайлбал одоо хавар ямар үн өсгöd байгаа юм бэ? Тухайлбал ингээд төсвийн бодлого нь ямар байгаа, мөнгөний бодлого нь ямар байгаа, энэ дээр үүсэд үн өсөх магадaltaй байна гэдэг юм бол татвар дээр бид нар ийм бодлого барья. Татвараа буулгахыг өсгөе. Мөнгөний хатуу бодлого нэмэгдүүлээ буулгахыг хийдэг юм. Тэгээд үнийн хөв төмс хүнсний ногоо тохиолбол ингээ хавар өсгөж байна гэдэг. Тэгсэн тохиолдолд бол төмс хүнсний ногооны агуулгын хүртээмжийг яаж нэмэгдүүлэх юм? Орж ирэхээр орцыг нь яаж нэмэгдүүлэх юм? Гайлыг уртсан цагаар ажилуулах үгүй юу? Татварын асуудлыг нь яаж шийдэх вэ? Энэ бол ингээд эдийн засгийн санхүүгийн хөшүүргүүд. Энэ дээр нь бол бид нар ажиллаад үр дүнгууд бол гараа явж байгаа. Зөвлөмжүүдээ бол гаргаад, шийдвэрүүдээ бол гаргаа явж байгаа. Тэгэхээр дахиад хэлээ. Манай энэ үнийн өсөлтийн асуудал гэдэг бол улирлын шин чанартай байдаг шүү. Тэгээ бид нар дунд нь ороод нөлөөлөд үнийг ингээд барих гээд байгаа, доктортой байх гээд байгаа огт биш. Харин үндэслэлгүйгээр улирлын чанартай өсөд байгаа тохиолдолд тэрийг яаж хязгаарлах вэ? Нийлүүлэлтийг яаж нэмэгдүүлэх вэ гэдэг энэ асуудал дээр илүү төвлөрч явдаг аа гэдэг. Улсын хурлын гишүүн найдлаа таны хувьд хамааралтай хамаатан салдаан үеэлүүд гэсэн юм. За найдлаа гишүүн битээр бол үеэлүүд бол биш ээ. Цусан төрлийн хамаатан биш ээ. Зүгээр нэг нутгийн ийм хамаарал бол байд юм байна. Найдлаа гишүүн битээр бол яг ийм хамаатан садан инээдрээ гэдэг яриа биш нэг нутгах гэдэг асуудлыг одоо нөгөө улс төр хийж нэг нам байгуулсан сошиал бие биенээ мэдчихэж байгаа байхгүй юу? Түнс мэдэхгүй шүү дээ. Тэгээ одоо ингээд монголчууд ч цөөхөн яаж хийжгээд бие биентэйгээ хамаатан болцдог эсвэл одоо бизнесээ холбоотой болгоод ингээд явцдаг. Тэгээ би одоо ингээд манай аав Завхан аймаг ээж маань Увсих найдлагын аав нь Увсих байхгүй юу? Увсын Завхан сүм. Тэгээ Завхан сумын хүмүүс юм аа.